За баярлалаа. Монгол улс бол барилгын сезон хамгийн богинотой, барилга барих зөвшөөрөл хамгийн урттай, дэлхийн гайхамшигтай орны нэг. Ийм хуультай, ийм бодит байдалтай улсын одоо барилгын хуулийн шинжилсэн найруулга орж ирээд энэ дотор нь харахаар барилгын сезоныг боломжтой хэмжээгээр нь уртсгсан бүх талын тийм одоо хууль эрх зүйн зохицуулалт барилга барих зөвшөөрлийг тэр Дэлхийн банкны одоо байгаа 121-р байгаа 180 орноос 121-р байгаа тэрнийг дор хаяж 2 дахин багасгасан үндэслэл тооцоо үзэлснэ энэ хуулиас үнэртэхгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг би ерөнхий сайд байсан бол энэ хуулийг бол яг ийм байдлаар улсын хурлд оруулахыг зөвшөөрөхгүй. Тэгэхээр ажлын хэсэг байгуулагдах байх. Энэ дээр онцгой анхаарахгүй бол энэ хуулийг гаргасны утга учир гэж байхгүй бол. Өөрөөр хэлбэл түрүүн гишүүд ярьж шít. Дэлхийн банкны тэр бизнес эрхлэлтийн индексээр 20% багасгасан гинэ. Ийм хөгийн юм байж бол. Хоёрдугаарт тэр завчих гэж ярьлаа шít. Нодлон жил биднээс нэг хэсэг гишүүд зоргоо биднээс ингэ сууж хагаад баахан бүх яамнуудын юм ингэ завцсан, өрөөл хассан. Тэн дээр барилгын сектор ч гэсэн орсон. Тэр үзэлснэ эн чинь орж ирээгүй байна. Тэгээ хуулийг зүгээр ингээд үзэж яхад бол одоо жишээлбэл барилгын салбарт чанар, дэвшил технологи, инновацийг нэвтрүүлэх ямар хөшүүрэг орж ирсэн. Тэгсэн мөртлөө гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн Монголтой хамтруул барилгын салбарт ажиллаж болно гэж хязгаарлалч. Одоо энэ нөгөө гадаадын хөрөнгө оруулалт чинь манайд чинь байхгүй болоод байгаа үст. Тэгээ энэ чинь барилгын салбарт дэвшил технологиг гадаадын хөрөнгө оруулалт яхаараа заавал Монголын компанитай хамтрах ёстой. Иймэрхүү заалтууд байж шít. Энгийн жишээл давагдчихгүй хүчин зүйлгээд уншсан чинь цоош нь тодорхойлт гаргачих. Дэлхийд дээр байдаг давагдчихгүй хүчин зүйлийн тодорхойлт байж л байгаа шít. Тэрнийг л тавина үз. Яах гэж ингэж юм зохиодгийг. Барилгын тэр үргэлжлэх хугацаатай ингээ ярихт бол үнэхээр үнэн. Тэр Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индекс чи олон жил гарч байгаа. Тэр индекс дотор ч нөөрэ суб индекс буюу туслахын индексүүд байгаа. Тэр индексүүдний хувьд Монгол улс ямар ахиц дэвшил гарч дараа жилийн Дэлхийн банк бизнес эрхлэлтийн индекс гарахтаа барилгын тэр зөвшөөрөл хавьжил нь одоо 121-ээс дэлхийн эхний 50-д орох ийм дэвшилттэй хууль баталж явал энэ засгийн газрын том гавьяа болно. Барилгын сектор бол өнөөдөр ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй үед бол хөдөлмөр багтаамж ихтэй учраас хамгийн чухал сектор. Тэгэхээр энэ барилгын ажил эхлэх зөвшөөрөл, барилгын процедур энэ бүх зүйл дээр эргэлт гаргах тийм хууль байхгүй бол ийм байдлаар оруулж ирвэл энэ бол за би лав ажлын хэсэгт орохгүй. Ийм нэг юм юмтай би зууралдаж явах хүсэл алга. Зөвхөн ер нь бол энийг ажлын хэсэгт энийг онцгой анхаарахгүй бол энэ бол маш дэми юм болно ш. Энийг би та бүхэнд бүр онцгой л хэлье. Бид тодорхой зорилт тавьж энэ хуулийн шинэ орчин бүрдүүлдэг болохоос биш тодорхой яамнуудын, тодорхой институцийн эрх мэдлийг баталгаажуулж өгдөг. Процедурын одоо жишээл 4-5% гаад ингээд нөгөө зөвшөөрөл нь үнэн эрэхтэй хуулийн заасан номинал хугацаанаас амьдрал дээр де факто 2-3 дахин ихсчдэг. Нөгөө Эрнандо Сатогийн хэлсэн нөгөө л өхмөл капитал чинь хэвээрээ байгаад байх нь. Дээр нь одоо жишээлбэл төрийн байгууллага нь яам нь индекс боловсруулаад зарлахын гин. Гэхдээ энэ чинь үндэсний статистикийн хороонд барилгын ажлын төр тогтвортой буюу sustainable гэдэг барилгын үйл ажиллагаа энэний үзүүлэлтүүд индикаторуудыг тийшээ явуулж тэндээс зарладаг болохоос биш тэр талынх нь одоо зүйлийг оруулах ёстой шүү дээ. Иймэрхүү ерөнхийдөө зүгээр л ингээд нэг эргүүлээд харж яхад бол юмнууд байна. Энэ тал дээр одоо онцгой анхаарч за яхаа одоо бодвол дэмжихлвэз. За тэгээд энэ шинэ сайдын анхных нь хууль юм байна. Би дэмжий. Гэхдээ бол энэ дээр онцгой анхаарахгүй болохгүй юм байна шүү Баян Сэлэнгэ. Маш онцгой анхаарах ёстой шүү. Ялангуяа миний түрүүний хэлсэн тэр барилгын ажлыг яг хэд болгох юм. Монгол улс дараа жил ихэд Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индексээр яг энэний